Энэ биш багш юм байна. 85 насны аваад зориулсан эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Тэгээд энэ Монголын хөгжмийн эхнүүд л сэтгэвтэй энэ хуралд миний бие бол ихтгэлд тавихаар бэлдэж байна. Тэгээд багш юм байна. Хөгжмийн судалгаа шүүмж тэгээд эрх зүйлийг ингээд уншиж байгаад бол багшаад хайрлах, хүндлэх тэгээд энэ хамаг амжилтынхаа ихэнх цаг хугацаанд энэ эрхэмшлийн ажил зориулсан гэдэг тийм хүндлэх сэтгэл их төрх юм. Тэгээд миний бие багшийнхаа тухай эзэмшигчний ажлын тухай бас ихтгэл тавих юм байна. Тэгээд багшигаа дүгнэж хэлэх хэцүү байт юм байна гэж. Тийм учраас энэ айд одоо зориулсан эзэмшигчний хуралд одоо Монголын хөгжим гэсэн, Монголоо гэсэн сэтгэлтэй хөгжмийн одоо судлаач хөгжлөгчнээ эрдэмтдийг одоо хүрэлцэн ихийг урьж байна.